Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа зөвийг хэвшүүлээ сурагчийн аюулгүй байдал, эцэг эх асран хамгаалагчийн үүрэг оролцоо, хамтарсан үйл ажиллагааг орон нутагт аймгийн онцгой байдлын газар, эрүүл мэндийн газар, цагдаагийн газар, боловсролын газар, бүсийн онцлогоо эмчилгээний төв, улаан загалмайн хороо хэрэгжүүлж байгаа. Дээрх үйл ажиллагааны хүрээнд Баруун Бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газар, Жаргалан цумын 11-р цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөл хамтран тус цэцэрлэгийн хүүхэд багчуудыг онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцууллаа. Улсын хэмжээнд өрнөж байгаа энэхүү үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлөө суралцагчдыг хамруулан ямар нэгэн ослоос хүүхэд багчуудыг урьдчилан сэргийлэх, түүнд эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг дэвшлүүлж мэдлэг олгоход чиглэж байгаа юм а. Зөвийг хэвшүүлээ аяны хүрээнд Баруун Бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газар 11-р цэцэрлэгтэй хамтраад бага насны хүүхдүүдэд тийм ээ цэцэрлэгийн хүүхдүүдэд онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа болон аврагч ганц нөгөөсний ажиллах нөхцөл боломж дээрээс нь ашиглаж байгаа техник хэрэгслийн талаар бяцхан хүүхдүүдэд бол танилцууллаа. Ер нь бол бид бүгд бол онцгой байдлын байгууллага хэрхэн яаж ажиллах юм тийм ээ энэ хүүхдүүд багасаа ямар хөө шиг зүйлийг харж үзсэн энэ чигээрээ хүүхдүүд маань эцэг эхчүүдтэй бас ярьдаг тийм ээ ийм үтсий би ийм мэрэгчлэлтэй болон ч гэдэг юм иймэрхүү нөхцөл байдлаар явдаг учраас бас энэ эдгээр хүүхдүүдийг бас энэ онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах арга хэмжээг бол өнөөдөр ингээд зохион байгуулад ажиллаж байна. Энэ үеэр онцгой байдлын газрын аврагч, галс өнөөгч, инженер, техникийн ажилтнууд онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа гал унтраах автомашин, аврах ажиллагааны техник хэрэгсэл, багаж зэвсэглэмж ашиглалтын талаар хүүхэд багчуудад танилцуулж үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Мөн тус цэцэрлэгийн хүүхэд багчууд Баруун Бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа усан спортын сургалтын төв музейн үйл ажиллагаатай танилцсан юм а.